Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад хэрэгжүүлж буй эдүүтэн цахим системийн хэрэгжлийн талаарх үйл ажиллагааны явцаас танилцуулж байна. Бүр эдүүтэн хичээлийн нэг ээлжидэх хичээлийн төлөвлөгөө боловсруулан анги бүр эдүүтэн хичээлийн булан хэрэгжилтийн хавцыг бүрдүүлэн ажиллаж байна. Эдүүтэн хичээлээр 3 удаагийн сайн хичээлийг зохион байгуулсан. Үүний үр дүнд багш бүрийн хичээл заах арга зүйс сайжирч бусдаас суралцсан. Мөн сурагчдын хичээлийн идэвх оролцоо нэмэгдэж багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж байна. Хоёр сургагч багштай ба сургуулийн нийт 160 гаруй эцэг эхэд түгээн дэлгэрүүлтийг хийж ажилласан.